цагаагаар ба өхөр огтой. Оролцогчид багаар ажиллаж тоглох явцдаа өндөр уулын экосистемийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох жижиг хөхтөн амьтны амьдралын онцлог, тэдгээрт цаг агаарын өөрчлөлт хэрхэн нөлөөлдөг талаар ойлгож авна. За цагаагаар муу хүйтэн байхад хүмүүс бол бүх амьтанд л муу гэж үздэг. Цас ихтэй хүйтэн байхад гэр малд зэрлэг амьтанд хүнд ч гэсэн муу л гэж боддог. Гэтэл бид нар одоо өнөөдөр бас цагаагаар бол босод зарим нэг амьтанд бол сайнаар нөлөөлдөг бас хоёр талтай байдгийг үзэх нэ. Өхөр огдын жишээн дээр өхөр огдоо бол Монгол орны хад асахтай газар одоо элбэг тохиолддог, уултай газар элбэг тохиолддог. Өхөр огдойг бол бүгдээр мэднэ. Сүүлгүй дэлдэнжигтэй том огт нь байдаг. За тэгээд 100 аяллаар явхад бол уул хаданд аяллаар явхад бол өвс цуцал давхиж байдаг. Их өдөр наранд бол гардаггүй. Орой сэрүүхэн өглөөний сэрүүнд гарч идэвшилдэг юм хөөрхөн амтан байгаа. Тэгээд бид нар бүгдээрээ өхөр огдой болж тоглоно. Өнөөдөр одооны хичээл дээр өхөр огдой нар цагаагарын янз бүрийн нөхцөлд ямар хэрхэн хэмжээний ямар хоол нөөцлөхөн одоо манай оролцогчид бүгдээрээ өхөр огдой болоод өөрснөө оролцож энэ хичээлийг үзэх болно. За 101 ялгаад энд тавьчих. Өвлийн нэг ялгаад энд тавьчих. Энэ ширээн дээр тавьчих. За өвөл зунаар нь ялгаад картаа юу ягаараа. Доош нь харуулаад тавьчих. За юу. Ингээд харуулаад тий. Өвөл зун. Өвөл зунаар нь ялгаад тавьчих. За танах бол улаан баг болцсон байж тээ. Тэднийх бол цэнхэр баг. Эднийг цэнхэр, эднийг ногоон баг байна уу? Ногоон үрээтэй байна уу? За ингээ 3 баг байгаа. За өвөл зунаар нь ялгасан уу карта? За ялгачих. За эхлээд 100 гэсэн картыг 100 гэсэн карт авдаад нэгийг аягаан хоосон байлган шүү. Өвс хийхгүй шүү. За нөгөөхөн эргүүлээд уншихлаар юу гэж байх юм наан чинь? Ижилхэн байна уу бүгдээрээ? Өөр байна уу? За зарим нь 8, зарим нь 4 ширхэг. Тэ аягандаа хий. За тэр хүн авсан хүн өөрийнхөө картыг сайн уншина. Ямар зам болсон байна хамгийн гол нь чиний авсан. Зарим нь халуун зам болсон байгаа. За сэрүүн зам чэйжлэр наадхан. Би бол сэрүүн зам авсан байна. Зарим нь бол халуун зам авсан байна. За тэгээд тэн дээр анализ хийнэ. Ямар нь болохоор 8 өвс авчаад, ямар нь болохоор 4 өвс авчаад. Сэрүүн зам нь 8. За сэрүүн зун нь 8 өвс авсан байна гэж байна. Халуун зун нь 4 өвс авсан байна. За би урьдчилж хэлсэн учраас сэрүүн байвал тэрэнд их ээлтэй байх нь. Ягаад гэвэл хитрхи халуун бол гарч идээшил чаддаггүй байх нь шүү дээ. Нар хит их халуун нарна. Бид нар ч гэсэн хит халуун наранд гадаа байж дургуй шүү дээ, тий. Сэрүүн газар орчоод идэг шүү дээ, тий. Тэгэхээр илүү их идээшил чаддсан байна. Тэгэхээр тарга тавиар илүү авчлаа гэсэн үг. Багш юм блэ? Ундрах. Өшөө 8-ыг авсан хүмүүс гараа өргөдөө. Энд сайхан өвс их идсэн байх нь энэ өхөр огдойнууд. Танахаар 8 өвс авсан байна уу? 1 байна. Гараа өргөөр. За эдгээр 4 өхөр огдой болвол илүү их тарга тавиар авсан байна өвс идээд. Сэрүүн зун тааралцсан энэ хэдийн хувьд. За тэгсэн чинь нөгөөдөл нь халуун зун таарсан 4 өвс авсан. Яагаад? Тийм ээ? Халууцаа гарч чадаагүй зөвхөн өглөө ороо идээшилсэн учраас бид нар бол тэ авах хөстэй тижээлийн хөөс авч чадаагүй байна. За 4, 8 гэх тэр халуун сэрүүн гэх тэр багш бичлээ баясаа багш. За дараа нь болохоор өвөл болд юм байгаа үстэй тийм ээ. Зуны дараа өвөл боллоо. Нэг карт ав өвөл гэсэн картаас. За ямар өвөл таарснаа сайн санаарай заа юу. Хэдэн өвс ав гэж за аяганда. За их цастай. Их цастай гэсэн гинэ. За хас гэсэн байгаа үстэй тий. Өвөл болохоор ч хасагтай шүү дээ тийм ээ. Хассан уу аяганда. За харъя аягийг харъя. Хоёрыг хасаа хоёртой үлдсэн. Энүүгээр чинь их тий их сайн өхөр огдонууд гарчаад газтай. За энд их сонин процесс болсон байна. Энд их сонин юм болж зарим өхөр огдооны аяганд ерөөсөө өвс байхгүй болчих.
За тэрийг нэг тооцож үзье да хэдүүлээ. Энэ маш их логиктэй сони юм гарч ирнэ. Энэ бүр янзын сони судалгаа гарч ирнэ. За одоо аягандаа огт хоосон байсан хэд вэ? 1 2 3 4 5 6 өхөр огдоо хоосон боллоо шүү. 1 2 3. Тэ аяг нь хоосорцсон байна. 6. За бичээрэй. Одоо жинхэнэ ан амтан дээр юу болж байна? Ямар юм болдог гэдгийг одоо хэдүүлээ өхөр огдоо болчиход. За бичээрэй. 6 ширхэг хоосон аягтай. 6 өхөр огдоо хоосон. 0 болсон. Тэ. Хасах дөрв болоо 0 болчихно. Багаас өвөл болохоор 6 ширхэг хөр огдоо тэр чин дараагийн өвөл болоход л. За ямар өвөл таараа тоосон болсон юм? Бага цастай өвөл таарсан гинэ. Бага цастай өвөл яагаад өгч вэ тэд нар? Бага цастай байхын уг нь өвөл өвс урахгүй штэ. Бага цастай байсан чи өгчлээ энэ хараа. 4 өхөр огдоо өгчлээ шүү. Байхгүй. 6 штэ. 6 өхөр огдоо байсан. 6 өхөр огдоо гэж биш штэ. 6 өхөр огдоо. За хоосон болсон чи өгчлээ гэсэн үг. Яагаад вэ? Бага цастай өвөл та нар боддоо. За ийм байдаг байх нь хараа. Тэнд бага цастай өвөл байсан ч цасгүй өвөл байж идэлч өгсөн. Яагаад гэвэл урд жил нь болохоор халуун зэн таарсан тэднэрт. Таарсан. За тэр бол бас жоох нөлөөлсөн. Гэтэл дараагийн өвөл нь болохоор цас ороогүй өвөл таарсан чинь яадаг үг гэхээр хөрс бол маш их үтэрдэг. Цасны чинь доор дулаан байж идэг байхгүй. Цас чинь бас нэг дулааныг нөгөө одоо зааглагч гэдэг юм уу да. Тэ. Цасны доор бол дулаан байж идэг байхгүй. Тэгэхээр их цас орчихоор тэд нар чинь дулаахан сайхан өвөлжчдэг байхan. Тэгээ баг цас оронгууд нь засгүй болохоор айгүй хөтөнд тайрагдчих жоохгүй. Нүхэндээ байгаа ч гэсэн. Тэ нүхэндээ байгаа ч гэсэн айгүйх энерги алдталтай. Ер нь хөтөнд энерги алддаг байхгүй юу? Тэгэхээр маш их хөтөн болохоор байгаа энерги алдчихж байгаа гэсэн. Бид нар ч гэсэн хөтөнд гараад энерги алдчихдаг. Тэхийн тулд энерги хадгалахын тулд монголчууд бол мах их иддэг хөтөн эрсдээс уур амьсгалтай учраас энерги алдахгүй тулд ч тийм ерөөсөн тэр чинь. Тэрнээс нэг хөнгөн юм идчихэл одоо маш хөтөнд гараал явах юм бол цагаан хоол идчихэл хөтөн нөхцөлд гараа явах юм бол тэр бол маш урт энерги болно. Тийм учраас энэ цагаагаартай чинь уялдаад бидний хоол хүнс ч гэсэн өөр үеж байгаа. За тэгээ энерги алдаад 6 өхөр огтой байхгүй болсон. За дараагийн аягандаа хэдэн өвстэй үлдсэн бэлээ? 6 өвстэй үлдсэн хэд вэ? За 1 2 3 4 5 5 өхөр огдоо 6 өвстэй байсан. Тэднэрт болохоор юу тохиолдсон гэхээр урд жил нь сэрүүн зүүн таарсан тийм ээ. Маш их эдээсэлсэн, маш их өвс хоримтлуулсан. Тэгж байтал чинь их цастай өвөл таарсан байна те дараа нь. Тэгэхээр сайхан дулаахан нөгөө чи их тарга тавиар авсан бондгор өхөр огдоо нууд чинь сайхан дулаахан өвлжөөд 5 байсан. 5 өхөр огдоо. За дараагийнх нь ахаад өөр хувилбар байна уу? За 2 өвстэй хэд байна? 1 2 3. 2-тэй 3 байна гинэ. За 4-тэй бас байгаа юм байна. За 2-тэй юу болж 2 болсон? Халуун зүүн таараа нэг хідээшил чадаагүй урд жил нь. Тэгж идэл чинь их цастай байсан тулдаа нэг юм 2 өвстэй гарч ирсэн байх нь шүү дээ. За тэгэхээр одоо бид нар нэг өхөл хорогдлын нэг хувийг бас бодох гэдэг байхгүй. Ямар тохиолдолд хэдэн хувиар хорогдох нь ямар тохиолдолд тэрийг нэг хараад. За 4 өвстэй нөхдөөд 4 өвстэй аягандаа 4 өвстэй нэг ганцхан байгаа юм байна 4. Тэгэхээр ямар жил таарсан өөртөө. Сэрүүн зам байгаа дараагийнх нь баг цастай. Сэрүүн зам бол маш их өвс авсан. Тарга тавиар авсан 8 өвстэй байсан. Тэгээ дараа нь. За энэ дээр хэдүүлээ одоо анализ хийе да.
халуун зун тааралдаад халуун зун болоод цасгүй уул дараалал болох юм бол хэдэн хувиар өгөх нь үү? Биш. Нийт хэд байлаа? Нийт 15 байсан биз дээ. Нийт 15-ын чи хэдэн хувь байх нь? 6 нь гэхээр чи хэдэн хувь байна? 40% нь хорогдоо 60% намид үлдэх юм тийм үү? 40% байсан уу? За тэгвэл үнэ те. Дараагийнх нь болохоор сэрүүн зунтай мөртлөнгөө их цастай. Сэрүүн зун их цастай болохоор хэдэн хувиар амьд гараад байгаа вэ? Тэр ч бол хамгийн одоо сайнаар нөлөөлж байгаа тийм ээ. За тэр нөгөө хэдэн хувиар хорогдох нь шүү? 4 өвстэй бодоодох та нар. Аяганда 4 өвстэй. 4 өвстэй чинь юу болсон гэдэг? Хэдэн хувь? Тэ 15-аас 1%. Тэгэхээр чин тэр чинь ямар улирал дөө? Улирлаа сайн бодох хэрэгтэй тий. Үгүй ямар зам тараад ямар өвөл тааралтлаа чамд? Сэрүүн зам байгаа. Тийм сэрүүн зам байж таараад дараа нь баг цастай таарлцсан чинь энэ бол энэ тэ нэг л өвлийн жишээ байхгүй юу? Ахаа та нар тийм юм дахиад давтагдах юм бол хөр огдоо маань хэдэн хувиар хорогдох нь вэ гэдэг та нар шууд энэ тооцоо бодчихно. 15-аас 10 нь үлдэж байна гэж байна. Нөгөө халуун зам болоод цасгүй уул таарчих юм бол нэг 10 хэдэн хувьтай. Тэгээ энэ чинь дараалаад ингээд 2-3 жил ингээд давтагдаад явчих юм бол өхөр огдоо бол байхгүй бол нэг өдөөний нэг хүмүүст хичээл заасан чинь нэг хүн бүр босоод яг тийм байна гэж хашгираа босоод ирсэн нэг яг тэгсэн чи яг энийг тэр хүн бүр нөгөө амьдралд нь амар ойрхон болохоор юуроос гомл логикийн сайн ойлгосон тэр хүн. За яг манайд бол өстэй ийм юм яг 2 жил дараалан болсон. 2 жил дараалан халуун болоо бороо ороогүй 2 жил дараалан цас унаагүй гэж байгаа байхгүй баян онгор урд руу. За тэгэл манайх өхөр огтойг болцсон. 2 жил болоход өхөр огтойг болсон яг тэгсэн байна гэж хашгираад гараад ирсэн. Тэгэхээр энэ хичээл болохлоо өхөр огдоо ба цагаагаар гэдэг хичээл бол цагаагаар бол хүүтэн байсандаа цас их онсондаа бүх амьтдад ээлгүй биш байдаг байна шүү дээ. Тэнд ашиг тусна уу? Наадах чинь бас л нөгөө мэрэгч амтан болохоор нүх ухна, хөрсийг сэрэгжүүлнэ. Тэгээд ургамлын гарцад бас нөлөөлнө шүү дээ наадах чинь. Тий. Одоо хэрвээ бид нар вэнэтэй жижиг өвсөн тижээлтэн байхгүй байх юм бол тэр жижиг өвсөн тижээл чинь ямар ургамлаар хоололдیں۔ Тэр чинь хитрхийг өснө. Тэрийг чинь сайхан балансчилж өгнө. Тий. Тэгээд жижиг мэрэгчд өөрөө махчин амтны хоолно шүү дээ. Бүргэд, таас, одоо юу шонгор шувуу, сарын хоолно. За, босоод өөрийгөө тайлбарлах юм байна уу? Би ийм 2 жил ийм боллоо. Миний хувьд цагаагаар ийм байсан чинь би ийм болчлоо гэж тайлбарлах юм байна уу? Эхний зам болохоор сэрүүн зам байсан болохоор 8 өвстэй. Тэгсэн. Тэгээ дараагийн өвөл нь болохоор баг цастай өвөл болоод 8 өвсөнд 4-ийн хаяа 4 өвсөн. Тэгсэн дараагийн зам халуун болоод дахиад 4 өвсөн өвөл дээрээ. Тэгээ 8 болсон. Тэнгүүд дараа нь авсан дахиад баг цастай болоод 4 насагтаа дахиад 4 өвсөн. Арайж өгчихгүй. Араа өгчихгүй. Тэгэхээр цагаагаар бас сайнтай муутай яагаад байгаа байхгүй. Зун нь аштайхан өвөл нь бас хэцүү байхад бас боломжтой байгаас 50% та 50%. Тий, яг 50% тайгаан байгаад байна гэсэн. Тэгэхээр чи нийт өхөр огтойны хараа ийм байна. Энд бас хэлж байна хараа. Багш нараа. Энд эхлээ нэг өвөл зун хоёрын чинь ээлжлэх процесс нь болохоор зун нь сайхан байжгаад өвөл нь хэцүү болчихлоор нэг 50% тай болчиход байна. Тэгээд дараагийн жил нь болохоор мөн зун нь муухай байлаа ч гэсэн өвөл нь айтайхан байх юм бол бас нэг 50% тай байх юм байна гэдэг гаргалгааг энд хэлээд байж байна. За өөр тайлбар байна уу? Янз. За. Танах ямар? За тэгдэг. За миний 2 жил сайхан 2 жил болчихлоо. За. Эхлээд сэрүүхэн зам болоод. Их өвс идсэн тийм ээ? Их өвс идсэн. За тэгээд их застай өвс уул таараад 2 өвс хасцсан. Тэгээд сайхан халуун зам болоод 4 ширхэг өвс нэмсэн. Тэгээ их застай өвс болоод ингээд 2 өвс хасагдахаар ингээд 6 өвстэй. За тий. За тэгтээ бүр 6 өвстэй гэдэг чи ихээ байна. Дандаа өвөл нь таатай байгаад байсан байна. Энэ өхөр огдооны хувьд. Тэгээд 200 нь болохоор нэг нь халуун, нэг нь сэрүүн гэхээр чинь
4 одоо улирлын чинь 3-т нь сайхан байгаа учраас 60% л байх нь. Тий, 60% байна тий. За тэндээс бас тэр багаас бас нэг тайлбар хэлье гэж байна. Өвөл ер нь зас ихтэй байсан ч багатай байсан ч минь үлдэж чадах юм байна. Минь үлдэж чадах юм байна. Өвөл зас ихтэй байх юм бол 50%, зас багатай байх юм бол 60%. Сайхан байна. Гэхдээ цас ихтэй байх юм бол 60%, цас тий, цас ихтэй байх юм бол 60%, цас багатай байвал 50%. 50% амьдрах юм байна. Амьдрах юм байна гэсэн дүгнэлт гаргалаа. За, баярлалаа. За, өхөр огдонороо. Энэ хичээл ойлгомжтой байв уу та нарт? Ойлгомжтой байлаа тий. Цаг агаар ба өхөр огтой.